Одоо чинь би ингээд айлын том хүүхэд болж ингээд мэдлж байгаа байхгүй. 97 оны 3 сарын 9-нд ингээд төрсэн. Одоо нэг нас ч хүрээгүй баха. Хүрээгүй байх үеийн зураг баха та. Манай аав хоёрын хөрмийн үеэр ингэж авахулсан зураг байсан. Тэгэд энэ үеэс хойш ганц намайг ингээд аварсан зүйл нь одоо намайг төрөхөд манай өвөө миний нэр өгчээсэн. Хоорсон цагаас хойш өвөдөө амин хайртай байсан. Миний өвөөгийн өгсөн нэр болохоор энэ нэрийг айгуу сайн авч явах хэрэгтэй гэдэг бодол үргэлж байдаг байсан. Тэгээд өвөөгөө яг ингээд өнгөрхийг яг нүдэрээ харж ирсэн. Яг миний нүдэн дээр өнгөрч ирсэн. Тэгээд би тэр чинь жоохон байгаа шүү дээ. Тэгсэн тэрийг би ойлгож ирсэн баг. Тэгэхээр өөрийнхөө хайртай хүнийг алдах мэдрэмж ямар байдаг вэ гэдэг мэдрэмжийг авчгаар дараа нь хүнийг бүр ингээд хайрлах сайдаг болчихдог. Тэгээд аав ээжийг ингээд итгэхийг хайрлах юм бол хизээ нэг өдөр надаас ингээд явчих магадгүй гэдэг айдас жоохноос төрчхөр тэр хүмүүсээс ингээд зайгаад барьж эхэлсэн баг. Сонио ингээд ийм хитрхи ойрхон биш те. Тэгээд байнгын юм ажил төрлөө яваад байна. Би ингээд санаад байгаа бидний өчиг хөдөө ингээд явуулдаг байсан шүү дээ. 4 настайгаас хойш ч юм уу. Тэгээд сургуульд орон улцууны хамт толгойд хөдөө явуулч те. Яагаад гэвэл өөртөө хүүхдүүдэд харах цаг завгүй ажилдаа болохоор хөдөө өвөө эмээр явуулчихна. Тэгээд тэрийг яаж мэдэрч ирсэн бэхээр аав ээж ингээд санаад тахад те. За ирэндээ гэж жаад ирэхгүй. Хэлсэн амлалтанд өрөхгүй ингээд ирэхгүй болчихгоо тэр чинь амар их гомдож байгаа байхгүй. Яагаад ирэхгүй ингээд хэлсэн амд өрөхгүй байгаа юм бол тэгэл нөгөө нэг буцаал хайр нэхэж эхэлнэ. Өгүүлж эхэлнэ. Тэгээд хүн хэлсэн амд өрөхгүй бол яах юм? Итгэхийг хайрлах юм бол тэр зүйл нь буцаад ирэхгүй бол ямар мэдрэмж авах юм ингээ. Бүр багасаа ингээ мэдчихээр тэрнээс ингээ дайгаал, зайгаа бариад тэгсээр амар хол болчихж байгаа юм. Өөрийгөө ч ойлгохгүй ингээ хий тэмээ зүйлд илүү их цаг хугацаа зарцуулаад явсан. Тэгээд тийш тэгж жагаад яг энэ хүсэл мөрөөдөлтөй болж өгсөн цаг хугацаа нь яг бүр утгаар нь ингээ зөврөөж эхлүүлсэн гэх юм уу? Зориг дутагдах мөчүүд хин нэгний түүхэл чамайг түшдэг. Subscribe хийгээд лавг гараг бүр хамтдаа шин түүх сонсцгоё.